Хэдэн мянган жилийн өмнөдөө харьцуулбал бид нар бүр хэдэн мянга дахин илүү бүтээмжтэй байгаад байна. Хитрхи их юм хийгээд байна мөн үү? Зүгээр л яг амьдрч чадахгүй байгаад байна тий. Тэгээ амьдрч чадахгүй болохоор чинь нөгөө жирийн ганцхан ажиллах гэж төрөөгүй тийм ээ бусад хэрэгцээнүүд чинь хангахдахгүй удаан яваад ирэхлээрээ стрессийн төлөв рүү ороод тийм ээ. Тэгээд маргааш нь илүү толгоос сэргэх, илүү их бүтээч энергиэр дүүрэн байдлаар цаг золбоотойгоор нөгөө онготтойгоор ажиллаа хийх боломж ирч хүчгүй болчиход байгаа. Тэгэхээр өндөр бүтээмжгүйл гэдэг бол онлоороо ерөөсөө л 30 минут таг төвлөрч суугаад бүр тэр чигт 20 минут гэж заадаг. 20 минут таг төвлөрч суугаад 10-аас 15 минут амраад цонхоор хараал, ус уугаал, доороо өсрээл, янз бүрийн хөдөлгөөнүүд хийгээл, гараал, агаар амсгалал, наранд гараал. Тэгэл буцаж ирээл дахиад 30 минут суух. 90 минут болон түүнээс дээш нэг судал дээрээ удаан суух үед маргааш нь эрч хүчтэй ажиллах чадамжаа алдчихдаг. Тэгэхээр удаан хугацаанд тгээ явчих юм бол туйлцаар бие сэтгэл чинь туйлцаар байгаад ерөөсөө судал дээрээ суугаад бүтээмж гаргадаг байдал нь багасчихж байгаа. Тэгээд ажлаа хоош тавиад байгаа, цугтаагаад байгаа. Тэгээ нөгөө онгодоо хүлээгээд байгаа байж болох нь шүү дээ.